эрхэм мөндөд үзэгчтэй EBS телевизээс бэлтгэн хүргэж буй багийн хөгжлийн тайван нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэхэд болсон бас байна. За өнөөдрийн маань зочноор Орхон аймгийн Баяндөр сумын Динж багийн засаг дарга мөнгөн хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр минь төргий. За баярлалаа. Юуны өмнө нийт эрдэмтчүүдэд болон Динж багийнхаа иргэд хөдөлмөрчдөд энэ өдрийн мэндийг хүргье. За Динж багийн тухай танилцуулаач. Динж багийн хүн амтууд дэвсгэр. За манай багийн хувьд иргэд маань гэх юм бол одоо 6000 гаруй иргэнтэй, 1600 гаруй өрхтөй, мөн баашин гэр хосолсон ийм одоо онцлог бусад багуудыг бодвол баашинд гэхэд 500 гаруй өрх, 800 гаруй өрх нь одоо гэр байшинд амьдардаг ийм одоо онцлогтой. Орон сууц гэр орол хослсон ийм онцлогтой одоо баг байгаа. За багийн ажлын албанд хэдэн хүн ажиллаж төрийн анхан шатны үйлчлэгийг иргэдэд хүргэж байна. За багийн ажлын албанд 5 эсгийн ахлагчтай, нэг судалгааны ажилтан, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, засаг дарга, мөн эсгийн байцаагч, халамжийн мэргэжилтэн гэх мэтлээ одоо 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй иргэдэд төрийн үйлчлэгийг хүргэж байгаа. За Динж багийн нутаг дэвсгэр яг хаагур зааглагдаж байна. Эрдэнэ багтаа нэлээд андуурдаад байдаг тохиолдол байдаг шүү дээ. Динжийн пинк дээр буун гэдэг нэг атас нийтийн тээврээр л ярихад тийм байдаг л да. Тийм тохиолдол бол маш их. Зарим тохиолдолд манай Эрдэнэ багийн иргэд багийн тодорхойлолт авах гэсэн, сектарын тодорхойлолт авах гэсэн гэж орж ирэх тохиолдол маш их байдаг. Тэгээ тухайн үед нь одоо ингээд Динж баг, Эрдэнэ баг гэд хоёр баг тусдаа байгаа. Энэ дээр одоо энэ Эрдэнэ баг маань одоо 2016 онд тийм ээ тусдаа ингээд баг болоод ингээд үүсэн байгуулагдсан баг байдаг. Энд Эрдэнэ багаас очиод тодорхойлолт аваа гэсэн байдлаар ингээд тайлбар өгөө гаргадаг. Ийм тохиолдлууд маш их. Манай багийн хүмүүс хүртэл Эрдэнэ баг дээр очсон одоо ийм тохиолдлууд байж идэг. Манай багийн хувьд бол одоо зүүн талаараа Согоод багтай, баруун талаараа Эрдэнэ багтай, хоогуураа одоо уртын гол багтай хэлэлдэг ийм баг байгаа. Газар нутгийн хувьд бол 47,153 км квадрат газар нутагтай. Ийм онцлогтой. Багийн хөгжлийн дэмжлэгт хөтөлбөр хэрэгжиж байна. За энэ хөтөлбөрийн хүрээнд Динж багийн ажлын хаалга өөрийн гэсэн одоо үйл ажиллагаа явуулах байртай болохын боломж бүрдсэн үү? За энэ бол одоо Динж багийн иргэд болон ажлын алба бид бүхний өмнө хамгийн хүндрэлтэй тулгамдж байгаа асуудлуудын нэг болдог. Багийн байртай болох асуудал одоо 2017-2018 оноос эхлээл ингээл яригдаад өдийг хүрж байгаа. Энэ асуудлаа аймаг сумын төлөөлөгч болон улсын их хурлын гишүүн одоо Обасгүй гишүүндээ уламжилж байгаа. 2020 оны одоо төсөв хөрөнгөнд бас суулгах талаас нь мөн багийн байр бариулах, багийн байраа одоо томруулах талаар бас шат шатны удирдлагуудаа бас уламжлан ажиллаж байгаа. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа байрны нөхцөл байдал ямар байна? Одоо үйл ажиллагаа явуулж байгаа багийн байрны хувьд бол одоо иргэний данхин байхгүй, иргэдтэйгээ уулзалт туралдаан зохион байгуулах гэхээр томоохон хэмжээтэй олон хүн цугладаг ийм одоо орчин нөхцөл байхгүй болчиход бас энэ дээр нэлээд өндөрлөлтэй асуудлууд тулгамдж байгаа. Тэгээ 3 байрныхаа одоо 2 дугаар байрны нэг давхарт нь одоо иргэдэд үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа тий. 2018 онд хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэ тулганы цахилгаан төгөөх сүлжээ, өдрийн уурхай, ил уурхай энэ хамтын ажиллагааны байгууллагуудтайгаа хамтран одоо багийнхаа гадаад өнгө үзмжийг одоо засаж нөхөн сэргээх, мөн одоо дотоод өнгө үзмжийг дээшлүүлэх, иргэдэд ая тухтай орчин нөхцөлд үйлчлүүлэх, иргэдийн сэтгэл санааны тав тухыг одоо бий болгох үүднээс одоо тодорхой хэмжээний засвар үйлчилгээнүүд хийгдсэн. Мөн 2017 онд багийн байранд маань бас аймгийн хөрөнгө оруулалтаар засвар хийгдсэн ийм байгаа. Танаа одоо газар нутаг дээр томоохон төрийн байгууллагуудаас үйл ажиллагаа явуулдаг юм шаардлагатай гэдгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байна. Цэцэрлэг Монгол улсын орхон их сургууль байна гэдэг бидэртэйгээ их уялдаж байна. За 2018-2019 оны хувьд бол одоо багийн хөгжлийн хөтөлбөр баг дээрээ боловсруулсан байгаа. Багийн хөгжлийн хөтөлбөр багийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа бүгднтэй нь хамтарсан төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу хамтарсан төлөвлөгөөгөө хамтарч батлаад ажил хэрэг болгоод ингэ явж байгаа. Монгол улсын их сургуультайгаа бол энэ жил одоо хамтарсан төлөвлөгөөгөө батлаад төлөвлөгөөнийхөө дагуу
ахмадын байрныхаа тогтцол үйлчилгээг зохион хийх мөн дээрээс нь одоо иргэдийнхээ томоохон хэмжээний сургалт хэлэлцүүлэг уулзалтыг үе шаттайгаар зохион байгуулах заал танхимаар одоо хангуулах гэх мэтчлэн ажлуудыг бол одоо хамтар зохион байгуулдаг. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартайгаа бас мөн уялдаа холбоогоо цаашид улам нэвтрүүлэн сайжруулж одоо ажиллахаар бас төлөвлөгөө гарган түүнийхээ дагуу дагаж мөрдөн ажиллаж байна. Аж ахуй нэгжүүдийн хувьд төрийн байгууллагуудын хувьд гэх юм бол хамгийн ойр ажилладаг аж ахуй нэгж төрийн байгууллага гэх юм бол одоо манай 7 дугаар сургууль байна. 20 дугаар цэцэрлэг Монгол Улсын их сургууль гэдэг. Ингээд ойрхон байдаг хэдэн аж ахуй нэгж төрийн байгууллагуудтайгаа ерөнхийдөө уялдаа холбоо бол маш сайн байгаа гэж үзэж байгаа өөрийн хувьд. Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанитай бол бас хамтран зохион байгуулж байгаа ажлууд маш их. Салбар касс нь байдаг тийм ээ? Тий, салбар касс нь байдаг. Дээрээс нь тий. Тэгээ энэ хамтын ажиллагааны хүрээнд бол бас 20 дугаар цэцэрлэгтээ бас нэг ширээ сандал ойр зүрийн тоног төхөөрөмжийн тий тусалцаа үзүүлсэн байгаа. Мөн цаашдын хүрээнд ахмадынхаа байрыг одоо бас ажилд нь оруулах, ахмадуудыгаа бас нэг чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөдөг, хоорондоо хоёр үгээс холдог, уулзаад нэг шатар тоглодог, инээгээ төхөрчдөг. Ийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бас энэ хамтын ажиллагаатай байгууллагуудтайгаа, аж ахуй нэгж байгууллагуудтайгаа ерөнхийдөө энэ бас тулгамдж байгаа асуудлуудаа хэлэлцээд нэлээд томоохон хэмжээний зорилт тавиад 2019 онд энэ ахмадын байр гэдэг юмгаа бас нэг тогтчуулаад ахмадуудынхаа айдахтай одоо хоёр үгээс олох орчин нөхцөлийг одоо заал танхимыг бий болгож өгөх юмсан гэж зорин ажиллаж байгаа. Мөн дээрээс нь одоо нэмж хэлэхэд манай Дэнжбагийн хувьд бол соёлын төвийн асуудал маш хүндрэлтэй бас нөхцөл байдалд байдаг. Соёлын төв ахмадууд маань дуулж үжиглэх, чөлөө цагаа боловсон өнгөрөөх, ахмадууд гэлтгүү залуучууд маань, иргэд маань ингээд одоо үйл ажиллагаа зохион байгуулах гэхээр спорт зааланд болдог. Спорт зааланд болсноор нөгөөх маань цуураа ихтэй. Тэгээд зориултын соёл урлагийн заал биш учраас бас л нэг 5-100% бүрдэж өгдөг иймэрхүү сул талууд байгаа. 2020 он гэхэд бол одоо энэ соёлын төв томоохон хэмжээний соёлын төв дотроо ахмадын байр нь байдаг, залуучуудын холбооны байр, эмэгтэйчүүдийн холбоо гэд бүх холбоодуудын байр нь байдаг, багийн байр нь байдаг. Ингээ бүх одоо асуудлуудыг нэг дор шийдсэн нэг одоо томоохон хэмжээний соёлын төв барьж өгөөч гэсэн хүсэлтүүдийг бол аймаг сумын төлөөлөгч нар болон удирдлагуудаа бас уламжлан ажиллаж байгаа. 46 дугаар тайраг баг шүү тий улсын хурлын 47 дугаар тайраг тийм ээ. Баасан хөөгшин сонгогдсон байна. За баасан хөөгшин сонгогдсон цагаас хойш багт ямар ажлуудыг хийж гүйцэтгэж өг. Ер нь иргэдтэйгээ холбоо, уялдаа холбоо ер нь хэр вэ? За 2018 оны байдлаар баасан хөөгшин шинжилгээр ирж уулзсан иргэдтэйгээ 2017 онд мөн адил хэсэгчилсэн байдлаар иргэдтэй уулзсан. Уулзалтаараа бол одоо иргэдийн өмнө тулгамдж байгаа асуудал юу байна? Тэгээд тулгамдж байгаа асуудал байх юм бол одоо өөрийнх нь утсаар чөлөөтэй одоо холбогдох боломжтой гэдэг байдлуудыг бас илэрхийлсэн. Тэрний дагуу манай Дэнжбагт томоохон хэмжээний тулгамдж байгаа асуудлуудын бас нэг 3 байрны сөөхийн сангийн босоо шугам гэдэг асуудал нэлээд өндөрлөлтөй тулгамдж байдаг асуудал. Өөрийн биеэр би танилцсан. Танилцахад бол одоо нөгөөх шугам хоолоонууд маань бас нэг усан шүүртсэн, тусгандсан иймэрхүү нөхцөл байдалтай байдаг. Задрахад бэлэн. Ийм нөхцөл байдалтай байсан. Энийг одоо 2019 онд одоо аймгийн засаг дарга уулзалт хийсэн тийм ээ. Аймгийн засаг даргын уулзалтаар засаг дарга энэ сангийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн одоо бас иргэд маань тийм чиглэлийг өгсөн. Энэ хавар одоо энэ ажил маань бас ажил болоод ингэж явах хаа гэж бодож байна. Мөн сөөхийн даваадлан гэж дарахтай нэг сөөх өдөг манай Дэнжбаг маань. Энэ сөөх маань бол одоо сөөхийн 3 байр, дээрээс нь 49 дугаар байр, эко, элит гээд 2 байр, баян өндөр гээд манай Дэнжбагийн хувьд бол орон сууцсан ийм онцлогтой баг байгаа. Энэ бүх одоо байрнуудын маань асуудлуудыг одоо ганцхан сөөх маань одоо хариуцаад явж байдаг. Ажилчид нь бол маш сайн ажилдаг. Сөөхийн дарга маань бүх юмнуудыг одоо сул тал алдаа дутагдлууд, тулгамдж байгаа асуудлуудаа баримттай нь одоо
бүх удирдлагуудаа танилцуулаад ингэ явж байдаг. Бас энэ одоо иргэдийн ая тухтай орчин нөхцөлд амьдруулах талаас сэтгэл зүрхээ гаргаж хөдөлмөрлө зүтгэж чаддаг хүн гэж би бас талархал илэрхийлмээр байна энэ дээр. Багж байна. Танаа багийг өрхийн үйлдвэрлэгч арай илүү олон байдаг юм болов уу гэж хараад байгаа. Өрхийн үйлдвэрлэгч нарт одоо ямар одоо мэдээллийг хүргэмээр байна? Хүргэх одоо сүүлийн мэдээлэл байна уу? За манай өрхийн үйлдвэрлэгч нар маш ихтэй манай баг. Өрхийн үйлдвэрлэгч нарыгаа сүүлийн үед нэгтгэх 2019 онд ер нь өрхийн үйлдвэрлэгч нарыгаа бүгднгийн сайхан нэгтгээд уулзалт зөвлөгөө хийгээд энэ дээрээсээ одоо жишээ нь гэхэд одоо энд нэг дээл ойдог хүн байла, энд нэг мужаан, за энд нэг буудан засварладаг гэх мэтчлэн ингээд явж байхад бие биенийхээ одоо үйл ажиллагааг дэмжих тийм ээ. Одоо буудан засдаг хүн дээр дээл асуусан хүн орж ирэх юм бол дээл тэнд ойдог тийм хүн байна гэд. Тэгээд тэр хэд маань нийлээд нэгдээд одоо нэг томоохон бүтээн байгуулалт хийгээд тэндээ бүр нэгдсэн байр ажиллуулах боломж олцоог эрэлхийлэх. Иймэрхүү ажлуудыг зохион байгуулахын тулд одоо өрхийн үйлдвэрлэгч нарынхаа мэдээллийг каталог хэлбэрээр баг дээрээ татаад танилцуулгуудыг бүгднгийн татаад мөн баян өндөр сумдаа уламжлаад хөнгөлөлттэй зээл тусламж тэднийг туслах боломж олцоо юу байна. Тэр хүмүүсийгээ туслах гарц гаргалгаануудыг бас хаагаад ингэж ажиллаж байгаа. Өрхийн үйлдвэрлэгч бүр дор бүрнэл Эрдэнэтийн брендийг бий болгоно гэж зардаг сайхан эрмэн хүсэлтэй юм шиг харагдаад байдаг л да. Тэгэхээр бас боломжийн л ажил байна. Тэгэхээр Эрдэнэ одоо юу Дэнж багт үйл ажиллагаа явуулж байгаа. Дэнж багийн өрхийн үйлдвэрлэгч байх юм бол багтаа бүх мэдээлэл авчирч өгч тэр бүртгэлд нь орох хэрэгтэй байх шүү гэдэг мэдээллийг өгөх юм зөв юм байна. Тий яг. За энэ дэсрэнд яг өрхийн үйлдвэрлэгч нартаа хандаж хэлэхэд өрхийн үйлдвэрлэгч маань баг дээрээ хийж байгаа бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг дээрээс нь бүтээгдэхүүнийхээ одоо хэдэн онд ямар чиглэлээр эхлээд одоо ямар төвшөнд үйл ажиллагаа явуулж байгаа тийм ээ. Ингээд багийнхаа тэгээ логотой ингээд авсралтаар ингээд каталог бэлдээд авчрах юм бол одоо ингээд өрхийн үйлдвэрлэгч нарынхаа цаашдын одоо ажил хөдөлмөрч тодорхой хэмжээгээр тус дэм оруулах үүднээс бас санал санаачлах гаргаад ажиллаж байгаа гэдгийг бас хэлмээр байна. За гэр хорооллын багуудад нэг тулгамдсан асуудал бол худгийн асуудал байгаа гэдэг чинь хідэн худаг байна. Хідэн одоо цагаар үйл ажиллагаа явуулж гин усдад тасалдах гэдэг юм уу, цагаасаа хоцрох гэдэг юм уу, ийм зүйлүүд байдгүй. Хувийн одоо бас худгууд бас байгаад шиг байдаг шүү дээ. За тийм манай багийн хувьд бол яг хувийн худагтай өрх айл бол байхгүй. Одоогоор нарлаг дэнжид 2 худаг ажиллаж байна. Баруун дэнжид 2 худаг. Ингээд зүүн дэнжид 1 худаг, ингээд 5 худаг ажиллаж байгаа. Энэ 5 худаг маань бол иргэдэд бол хангалттай хэмжээгээр одоо усаа түгэж чадахгүй байгаа. Баруун дэнжийн 4 дугаар гудамжинд 2018 онд аймгийн хөрөнгө оруулалтаар нэг шинэ худаг баригдсан. Энэ худаг маань Мон 23-ын усан сан төслийн усан сан маань одоо тэжээгдсэн цагт энэ худаг маань усаар холох боломжтой ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Мон 23 маань бол одоо тодорхой хэмжээний нөгөө техник хэрэгслийг нөгөө сул тал хүчин чадал нь хүрэхгүйгээс болоод бас усаа түгэж амжихгүй байгаа ийм асуудлууд бас аймаг сумын хэмжээнд яригдж байгаа юм байлээ. Энэ одоо Мон 23 маань ус тэжээлээ өгч чадах юм бол одоо Орхон аймгийн хэмжээнд аваа гэдэг худгууд бас үйл ажиллагаагаа явуулах юм боломж нэгдэх өнцгөөс байгаа. Иргэд маань одоо хүлээцтэй байх хэрэгтэй юм байна тийм ээ. За танаа баг дээр одоо жишг болгоод бусад багуудад одоо туршлага болгож хийсэн зүйл юу байдаг вэ? Иргэдээсээ бас яриул, онцолж яриул. Би нэг уулзалтан дээр санаад байна. Цахилгаан халаагаараар байшингаа халаадаг өндөр настан одоо би уулзж ирсэн. Тэгээд шөнийн эрчим хүчний тарифын одоо багасгаад тийм ээ хямдралтай үнээр олгодог гэдэг. Гэр хорооллын баг мөртлөө одоо гэр хорооллынхаа хэмжээнд үйлдвэрлэж байгаа утааг л бууруулах чиглэлд хоёр хүн өөрөө өөрийнхөө хөрөнгө оруулалтаар өөрөөсөө шалтгааллах хийж болох зүйлээ хийгээд байгаа юм болов уу гэж хараадсан л да. За тий тэр маань болохоор одоо манай Дэнжогийн хувьд бол одоо нөгөө хоёр тариф тоолуур маань одоо иргэдэд олгодоор явж байгаа. Мөн дээрээс нь иргэд маань энэ цахилгаан халаагуур утаанаасаа татгалцсан байдлыг бас үе шаттайгаар бас иргэддээ танилцуулах иймэрхүү одоо нөхцөл байдлыг одоо гэр юунд орчиндөө одоо хэрэгжүүлэх юм бол бас одоо тодорхой хэмжээгээр дэмжиж урамшуулах талаас бас анхаарч ажиллаж байгаа. Мөн Орхон аймгийн хэмжээнд, Баян өндөр сумын хэмжээнд иргэдэд одоо Эко 0 гээд журам хэрэгжиж байгаа тийм ээ. Эко 0 барьж байгуулад Эко 0 гэлтгүй хашаанда
тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх дотроо хөлөмжтэй, бисэтгтэй тийм ээ. Тэгээ нойлон сайхан цэвэрхэн эко байгаль орчинд сөрөг нөлөө байхгүй ийм одоо орчныг бүрдүүлж үнэхээр чадах юм бол одоо иргэдэд бас тодорхой хэмжээний урамшууллыг өгөх, дээрээс нь иргэдийгээ бас дэмжиж ажиллах ийм одоо чиглэлүүдийг бас аймаг сумын хэмжээнд санаачлаад ингээд хэрэгжүүлээ явж байгаа. Багийн хэмжээнд ч мөн адил ийм айл өрхийгөө бас дэмжих тал дээр маш их анхаарал хандуулан ажиллаж байгаа. Мөн одоо зүүн дэнжийн айл өрхүүд маань зүүн дэнжийн 1 2 3 дугаар гудамж, 5 дугаар гудамж, 4 дугаар гудамж гэдэг энэ айл өрхүүд маань ерөнхийдөө сангийн халуун хүүдэн цэвэр бохирын шугамд холбогдох бүрэн боломжтой ийм нөхцөл байдалд байдаг. Бусад багийнхаа дэнжрүү өксөж явж явах талд одоо өксөж явах замд одоо баруун талд байдаг одоо гудамжууд маань 3 гудамж байдаг. Энэ 3 гудамж маань бол сангийн одоо цэвэр бохир халуун хүүдний шугамд холбогдох хамгийн ойрхон нөхцөл бололцоонд бүрдсэн ийм одоо гудамж айл өрхүүд байгаа. Энэ айл өрхүүдийг одоо 2019 онд бас энэ сангийн холболтыг хийлгэх талаар маш их түлхүү анхааран аймгийн засаг даргатаа уламжилсан, сумын засаг даргатаа уламжилсан. Хэрвээ дээрх 11 айл одоо дэд бүтцтэй шийдэж чадах юм бол бас хөрс агаарын бохирдлоос буурах талтай гэж үзэж байгаа тийм ээ. За ер нь бол айлууд маань сангийн цэвэр бохирын халуун хүүдний шугамд одоо холбогдох юм бол агаарын бохирдол гэхтэлгүй өрсний бохирдол бүх шатандаа шийдэгдээд явах боломжтой. Манай Дэнж багийн хувьд бол одоо төвтөөгөө орхон сангийн шугамтайгаа орхон зөвхөн зүүн дэнж гэлтгүү баруун дэнжээсээ ч айлууд маань нүүрний гудамжны айлууд маань бас сангийн холболтыг татж авах боломжууд бас ойрхон байгаа. Гэхдээ баруун дэнжийн иргэд хөдөлмөрчтэй хандаж хэлэхэд энэ сангийн халуун хүүдний шугамыг татаж авахын тулд бас нөгөө дэд станц буюу ЗТБ баригдах шаардлагатай байдаг. Тэгэхээр баруун дэнжийн маань хувьд бол одоо ЗТБ баригдсны дараа иргэд маань бас энэ сангийн асуудлыг ярилцах ийм асуудал байгаа. Гэхдээ одоо өнөөгийн байдлаар бас холбогдох сонирхолтой айл өрхийнхөө судалгаа юунуудыг, мэдээллүүдийг нэгтгэх хэсгийн ахлагч дээрээ аваад одоо өөр дээр ажлын албан дээрээ нэгтгээд дараагийн ээлжинд одоо эхний ээлжинд одоо зүүн дэнжийн 11 айл гэдгийг ярьлаа тийм ээ. Энийний дараа одоо холбогдох боломжтой хаана байна бүх судалгаануудыг гаргаад шат тараатаагаар ингээд бас хөөцөлтөд явна гэдгийг бас хэлмээр байна. Хөршийн холбоо ажиллаж байгаа юу? За хөршийн холбоо ажиллаж байгаа. Хөршийн холбооны хувьд бол манай Дэнж багийн хувьд бол хөршийн холбоо маань бас төдийлөн бас идэх юу нь бас их өндөр хэмжээнд очиаг байгаа. Гэхдээ хөршийн холбоодынхон хөршийн холбооны ахлагч нараа идэвхжүүлэх, хөршийн холбоо ахлагч идэвхжснээрээ иргэн идэвхжих. Хамгийн гол үндсэн чанар бол одоо иргэн идэвхжснээрээ л одоо баг хөгжих үндэслэл тавигдах гэдэг. Иргэн гэдэг маань одоо хөршийн холбоо хэдийгээр гэж байгаа боловч тухайн гудамжийг хариуцсан хөршийн холбооны ахлагч маань иргэдтэйгээ тухайн одоо гудамжныхаа айл өргүүдтэй танилцаж бие биенийгээ мэддэг, бие биенийхээ гэр орныг хамгаалдаг, эзгүй үед нь хайрладаг, хамгаалдаг гэх мэтчлэн ийм үйл ажиллагаа тогтох юм бол одоо иргэд маань бие биенийхээ өмчөнд хайр гамтай хандах, дээрээс нь одоо бие биенийхээ орчныг бохирдуулахгүй, өөрснийхөө орчныг цэвэр цэмцгэр байлгах ийм нөхцөл бололцоонууд нээгднэ гэж ингэж харж байгаа. Эрдэнэ төлөвлөрийн ч гэдэг юм төрийн байгууллагуудын ямар байгууллагатай хамтарч ажиллах шипи харьцалтай байна. За шипи харьцаатай байгууллагууд гэх юм бол уулын байжуулах Эрдэнэ төлөвлөрийн хөдрийн ил уурхай. Хөдрийн ил уурхайтай хамтын ажиллагаатай байдаг. Хамтын ажиллагааны хүрээнд 2017-оос 2018 19 онуудад бас хийж хэрэгжүүлсэн ажлууд байгаа. Хийж хэрэгжүүлсэн ажлууд гэх юм бол замынхаа хүндрэлтэй нөхцөл байдалтай зам талбайг хусад тэгшилсэн, хогийн цэг үүсдэг талбайг тэгшилж одоо тоглоомын талбай барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн одоо саксны шийд, волейболын шон гэх мэтчлэн одоо олон үйл ажиллагаан дээр бас дэмжлэг үзүүлэн ингэж оролцдог байна. Шүүхэн шийдвэр гүйцэтгэхээс яг дээшээгээ баруун дэмжрэг өгсдөг замыг хуссан нь. За тэр замыг энэ жил багийн хөгжлийг дэмжихтэй хөтөлбөрийн хүрээнд уулын байжуулах Эрдэнэ төлөвлөрийн хамтын ажиллагааны хүрээнд гэрээдэр гаргаж өгсөн. Гэрээдрийг гаргаж өгсөний дагуу баруун дэнжийн 10 дугаар гудамж 11, 12 за тэгээ зүүн дэнжийн 5 дугаар гудамж гүүр гаргах гэх мэтчлэн ямар ч гэсэн нэг багийнхаа хэмжээнд нэг 9 зам талбай гудамжийг одоо
бусад тэгшилсэн байгаа. Мөн цаашдаа одоо хамтын ажиллагааны хүрээнд өдрийн уурхаагаас гэрээ дээр одоо өсөлт өгсөн байгаа. Өсөлтийн дагуу гэрээ дээр авч одоо дахиад одоо хүндрэлтэй байгаа зам талбайгаа эхний ээлжинд тусад тэгшлэх, дараагийн ээлжинд тухайн зам талбайгаа одоо болж өгвөл хайргажуулах гэх мэтчлэн одоо ийм зорилтуудыг тавин ажиллаж байна. Мөн дээрээс нь одоо 2019 онд энэ жил одоо аймаг сумын хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх ажлууд гэх юм бол багийн хэмжээнд одоо хайрган зам гэхэд одоо 3-4 гудамжны хайрган зам тавигдахаар байна. Мөн дээрээс нь гэрэлтүүлэг 120 гэрэлтүүлэг тавигдана. Гэрэлтүүлгүүд маань одоо иргэдтэй хандаж хэлэхэд гэрэлтүүлэг шаардлагатай, гэрэлтүүлэг байхгүй байгаа газар байх юм бол энэ газрынхаа зураглалыг хаяг байршлаа бас эсгийн ахлагчдаа бас мэдээлэл өгөөд тухайн газартаа одоо гэрэлтүүлэг хийх боломж олцоо байгаа шүү гэдгийг бас хэлмээр байгаамаа. Тэгээ иргэд маань тэгэхээр өөрснийгөө бас саналыг эсгийн ахлагч дээрээ нэгтгээд одоо багийн ажлын албалуугаа хөргүүлэх юм боломж байгаа. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийн хойгуур 20 дугаар цэцэрлэгийн гараар явсан зам байдаг. Энэ замыг иргэд орон нутгад одоо сууж байгаа тийм ээ төлөөлөлд сууж байгаа эрдэнэ төлөөлөгчний хурлын төлөөлөгч нарт бол аймаг сумынхаа их хэлж ярьдаг юм шиг надад санагдсан л да. Яагаад тэгэхээр хочлолттой зам болгох уу? Тэр чинь дээшээ нэлээд бас холбоо хүртэл шиг өгсөн юм шиг байна. Тэгэхээр энэ дээр ямар ажлууд байна? За энэ Монгол Улсын их сургуулийн автлын зам уу? За энэ зам маань хайрган зам тавигдсан байгаа. Энэ зам маань одоо аймгийн хөрөнгө оруулалтаар мөн аймгийн аваарын зардлаар ингээд 2017 2018 онуудад мөн 20 баруун дэнжи 24 дугаар гудамж 16 дугаар гудамж баруун дэнжи 1 дугаар гудамж гээд энэ гудамжууд маань бас хайрган зам тавигдсан. Энэ зам маань бас одоогор бас эвдэрлэл нь гайгүй, харьцангуй гайгүй сайхан үйл ажиллагаа явуулж байна. Дээрээс нь энэ баруун дэнжи 24 дугаар гудамж гэж байдаг. Энэ дээр одоо хайрган зам тавигдсан. Энэ зам маань бол 2-3 удаагийн давтамжтай эвдэрсэн. Энэ дээр нь бас хотын захирагчийн албанд албан мэдээлэл өсөлтүүдийг өгч 2-3 удаа засварлуулсан. Мөн энэ зам маань бас нөгөө өрийн далан гэдэг асуудал шийдвэрлэгдээгүй. Энэ далан байхгүй учраас тэр 24 дугаар гудамжны замын маань баруун талаар одоо маш их хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байгаа. Одоогор ухагдсан. Цааталт нь бас цахилгааны шон унах өндөр эрсдэлтэй. Дээрээс нь хүүхд төгсөд орох эрсдэлтэй, машин дээгнэг орох өндөр эрсдэлтэй ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Энийг бас хотын захирагчийн албанд албан мэдээлэл хөргүүлэхээр зураг хөргийг аваад бэлтгэсэн. Өнөөдөр одоо бас албан мэдээлэлээ хөргүүлсэн байна. За баярлалаа. Ингээ ярилцах цаг маань бас төгөж байна. Тэгэхээр одоо хамгийн сүүлд танаас хөгжил гэж та өөрийнхөө юу гэж хэлэх вэ? Хөгжлийг нэг тодорхойлооч. За хөгжил гэдэг маань миний бодож байгаагаар бол багийн маань иргэд гэлтгөө ерөнхийдөө хүн нэг бүрийн бас хувийн соёл тийм ээ. Тэгээд дээрэс нь ая тухтай орчинд бас цалинтай мөнгөтэй өөрийнхөө одоо тав тухтай орчныг бүрдүүлж амьдарч үнэхээр чадах юм бол одоо бас хөгжлийн нэг үндэс. Дээрэс нь сая 2019 оны 3 сард багийнхаа иргэдтэй хэсэгжилсэн байдлаар уулзалт хийсэн. Аймаг сумын засаг даргын уулзалтын дараа хэсэгжилсэн байдлаар 8 газар уулзалт зохион байгуулсан. Энэ 8 газар уулзалт зохион байгуулад иргэдийнхээ өмнө тулгамдж байгаа асуудал мөн шинээр хийж хэрэгжүүлэх шаардлагатай шинэлэг санал санаачлагуудыг ажил хэрэг болгохоор одоо бас зорилттой ажиллаж байна. Энэ иргэдээс гарч ирсэн санал санаачлаг гомдлуудаа шийдвэрлэхээр зорилттой ажилласны хүрээнд одоогоор энэ иргэдээс мань гарч ирсэн ажил санал санаачлагууд маань одоо ямар ч нэг 50-60% хэрэгжээд явж байна. Цаашид ямар ч юм өөрийнхөө одоо болж бүтэх хэмжээгээр бүх асуудлуудыг бас ажил хэрэг болгоод ингээд явна гэдэгт бас хичээгээд ажиллахаар байна. За тэгээд нөгөө багийн хэсэгчлсэн уулзалт зохион байгуулсны дагуу саяхан одоо багийнхаа иргэдтэй хамтарсан байдлаар багийнхаа нутаг дэвсгэрт нийтийн цэвэрлэгээний ажлыг 5-6 одоо үе шаттайгаар зохион байгуулсан нарлаг дэнжээс эхлээд иргэдээ өөрсний татан оролцуулаад энэ ажлыгаа ерөнхийдөө 7 хоног тутмын хагас бүтэн сайн болгон зохион байгуулахыг одоо зорилт тавин ажиллаж байгаа. Гэхдээ энэ дээр асуудал үүсдэг. 7 хоногт иргэд маань өөрснөө хашаа орооныхоо үүдийг цэвэрлээч. Хагас бүтэн сайнд гарч ирээ цэвэрлээд энэ гарсан одоо хог шороогоо одоо хашаандаа агуулжгаад
одоо хотогжуулах газраас ачилт ирдэг тийм ээ. Ачилтын дагуу ачилт ирэхээр энэ одоо цэвэрлэгээндээ ингээ ачуулаад өгөхөл боломжтой юу гэсэн. Энийний дагуу иргэд маань бас эсрэг тэрсрэг байр суурьтай байгаа. Хашаанда хог оруулахгүй гэсэн. Ингээхээр бас энэ 7 хоног болгон энэ нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах ажил маань бас оновчгүй гудамжинд бөөгнөс хог үүсэх ийм эрсдлүүдийг дагуулад байгаа. Иргэдээ зам үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж төр хувийн хвшлийн байгууллагуудыг багийнхаа хөгжилд татан оролцуулахаар олон ажлуудад төлөвлөсөн байна гэж таны ярианаас дүгнэлээ. За ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Танай телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За өнөөдрийн манд багийн хөгжлийн тань нэвтрүүлэгт Торхон аймгийн Баян сумын Дэнж багийн дарга мөнгөн хүрэлцэн ирж оролцлоо. За анхаарлаа хандуулсан бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Эрдэнэт хот хөгжин цэцгэлсэв.